За үзэгч та бүхний харж байгаа эдгээр хүмүүс бол эсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой гомдол гаргаж байгаа шалгуулагчид болон ар гэрийн төлөөлөл юм а. За тухайлбал монгол хэлний эсэлтийн шалгалтаар ойрд бурайд баяд аялгаар гутал гэх үгийг юу гэж бичих вэ гэдэг даалгавар ирсэн бол за Солонгосын соёл судлаачид тус бүрийн чиг үүргийг зөв харгалзуулна гэсэн даалгавар ирсэн байгаа юм. За мөн нийгмийн судлалын хичээл дээр гэхэд гадаад худалдааны тэнцэл алдагдлыг тодорхойлно гэх мэт хүнд даалгаврууд иржээ. За үүнээс гадна математикийн хичээл дээр зарласан мянган бодлого нь агуулга хүнд их сургуульд үздэг даалгаврууд байсан гэдгийг сурагчид хэлж байна. За энэ байдал эцэг эхчүүч гомдолтой байгаагаа илэрхийллээ. За би ойролцоогоор за нэг муудаа нэг 60 мар тий. За нэг 70 мал хавцаа авчих байх та гэсэн өөртөө амар ихтэлтэйсэн байхгүй юу? Үнэн дандаа хийж исэн, өөрийгөө дандаа давтчихсан учраас тэгээд яг дүнгээ харахад миний дүн 33 та гарч ирсэн байхгүй юу? Өнөөдөр өглөө багш битээр 9 гэж уулзаад тэгээ багш би энийг бөгүүлсэн та ялсан зүг гэж бодож юм уу ингээд анализ хийгээд тэгээ ерөөдөө бол багшийн үнэлгээгээр бол би яг нэг 73 та гарч ирсэн. Ер нь бол матер чинь ямар ч сургууль авч болно шүү дээ. Материалаа өгчих юм бол бүр хүссэн мэрэгчлээ авна. Тэгээд материал ер нь бол хүүхдүүд бэлдсэн маш. Би бол ингээд сүүлийн сар бол бүр материал төвлөрсөн бүр бус хичээлээ өгөөгүй. Тэгсэн чинь ингээд яг зорж исэн оноогоо ч авч чадаагүй бүр. Зөндөө бэлдсэн. Манай ангиасаа зөндөө бэлдсэн зөндөө хүүхдүүд байгаа. Надтай ойролцоо хийдэг. Надаас сайн идэх хүүхдүүд зөндөө байгаа. Тэгээд тэр хүүхдүүдээс нэлээд муу оноо авсан. Энэ бодлогоноос болоод ер нь л гисэн байна. Надад ер нь бол нэг чадахгүй бодлого байгаагүй болохоор өөрийнхөө бодлогондоо амар ихтгэлтэй болохоор одоо их шалгуулах гал гэж байна. Хүн болгон Солонгос хүмүүсийг таньдаг байх албагүй. Гэтэл Солонгос жүжигчид ирээд Монгол юу судлахаар ирсэн гэж асуулт байна. Тэгтэл юу судлах гэж ирдний байдаггүй хүнийг танихгүй шүү дээ. Ер нь эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг чинь хүүхдийн мэдлэгийг сориод дэмжиж туслах зорилгоор дээш нь түлхэх зорилготой болохоос биш. Заавал энд ингэж танихгүй мэдгүй зүйлээр асуулт асууж унгах зорилгогүй шүү дээ. За ерөнхий боловсролын сургуулийн сурах хүчийн агуулгад тусгагдаагүй. Хичээлийн хөтөлбөрт байгаагүй. За өмнө нь эсэлтийн ерөнхий шалгалтын жишг даалгаварт орж байгаагүй даалгаврууд ирсэн нь шалгалт өгч байгаа хүүхдүүдэд хүн дээр тусч байна. За энэ нөхцөл байдлыг эргэж харах хэрэгтэйг ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл мөн хэлж байгаа юм. За гол нь хүүхдүүдийн сэтгэл зүг зөв чиглүүлэх шаардлага үүсээд байгааг сэтгэл судлаачдын зүгээс ч санууллаа. За тэгэхээр борид айлгыг яг ерөнхийдөө тэр авианы сэлгэлтээр ялгаж боллоо ч гэсэн одоо тэр ойрд аялга баяд аялга хоёрыг бол хүүхдүүд ялгаж чадахгүй. За энэ болохоор одоо үнэхээр бас ийм хүндрэлтэй юм даалгавар байдаг. Нэг зүйлд амжилттай болох юм бол би энэ бүхнийг хийж чадхаар юм шиг болдог. Жижигхэн уналтыг болохоор би ингээд бүр тэр чигээрээ ингээд унчлаа. Миний амьдрал ингээд сүрчлээ гэж ингээд хардаг. Ийм нэг юм сэтгэл зүйн хувьд жоохон юм савлгаатай нас. Амглан нас маань гинтийн үйлдэл хийж болцсошгүй. Тэгэхээр энэ үе дээр бид нар яавал чухал вэ гэхээр нэг жоохон өөрийгөө тайвшруулж чаддаг бусдтай ингээд сэтгэл санаагаа хуваалцах боломж чаддаг хинээс тусламж авахаа мэддэг байх нь чухал байгаа. За эсэлтийн шалгалт нь хүүхэд ерөнхий эрдмийн хичээлээ хэрхэн сурснаа шалгуулж ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох чухал мөчөө. За тийм учраас сонгосон хичээлээ олон сар өдөр бэлдэж хичээдэг. За харамсалтай нь бэлдсэн зүйлээс нь тис өөр даалгавар ирж хүссэн оноогоо авч чадахгүй. Улмаар хүссэн сургууль мэргэжлээс сонгож чадахгүй байдал бий болсон тухай олон мянган сурагчид цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж багш эцэгчдийн зүгээс ч тодорхой байр суурийг илэрхийлээд байгаа юм а. За үүндээ салбарын яам болон албаны их сурвалжууд ямар тайлбар өгснийг одоо үзүүлье. Яг үнэндээ бол анхны оноо дараа нь хэмжээс зүйлсэн оноо ирчин тэр жилийнхаа дундч дээр явж идэг. Тэгэхээр зэрэг одоо энэ жил бол нодлон бол 24 оноо дундч дээрээ ихэвчлэн авсан анхны оноо. Тэгэхээр тэндээсээ их л тоологдсон гэсэн. Тэрний өмнө 26 оноо, энэ жил 20 оноо байна. Тэгэхээр тийм айхтар бууралт бол байхгүй байна. Тэгэхээр математикийн сургалтыг нэгдүгээр сайжруулъя. Хоёрдугаар бид бас энэ илүү мянган бодлого руугаа илүү одоо хүүхдүүдийг бодуулах дээр нь анхаарай. Энд чинь бүх математикийн чадварыг цаана шингээсэн юмнууд. Тэгэхээр та бүхэн бас нэг зүйлийг ойлгоорой. Энэ бол уралдаанч шалгалт шүү. Уралдаанч шалгалт. Ингээд хөнгөнөөсөө хүнд рүү явдаг юм шалгалт. Манай үнэлгээний төвийн онцлог бол сургалтын хөтөлбөр хэр төвшөнд заагдсан юм бэ? Тэр бодит үр дүнгэл яг бодитоор нь гаргаж өгөх ийм л үндсэн чиг үүрэгтэй ерөнхийдөө байгуулах. Тэгэхээр сургалтын хөтөлбөрийн агуулгын энэ суралцгын зорилт гэдгээ бол манайх тэр даалгавар болгон дээрээ тавиад ингээд явдаг. За үүнийгээ бол бид нар дараагийн сэдв боловсруулагч ерөнхий боловсролын сургуулийн багш нартаа бол одоо мэрэгжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтаараа бол үүнийг заагаад ингээд явдаг ийм онцлогтой байна.
За салбарын яамнаас эсэлтийн шалгалтын материалуудыг ил болгосон, за даалгавруудыг боловсруулахдаа өмнөх жилүүдийн жишгээр боловсруулсан, за өөрөөр хэлбэл агуулга хөтөлбөрийн хувьд үзэж судалсан хичээлүүдээс оруулсан. За багш нартай сургалт семинараар дамжуулан тодорхой мэдээлэл чиглэл өгч байсан гэдгийг хэлж байна.